Даниэл хохно нэг шинж тэрч хоног өвчнөө утсан л да ихчил болчоор аав ээжтэй ганцаархны эрхлэх цаг мөч дэндүү хомос олчихно. Энийг нь яг мэдсэн юм шиг GTC компани маань Шанхай руу шууд нислэгтээ Мятийн 7-8 өдрийн аялал зарласан байх шүү те. Монголоос 3 цаг 30 минут нисээд Шанхайд очихно. За тэгээ оцсон оройно буудалтаа сайхан амраад өглөө нь охин сэрэнгүүтээ ээж өнөөдөр Диснейленд гэж асуухаар л мөрөөдлийн ертөнц нь утгаараа эхэлж байгаа юм чи. Ордон шиг үүд хөгжмийн аялгуудаа гудамж анхны уулзсан гүнж бол бэл. Охин минь гартаа чихмэл атгачихсан даашин цаа өмсчихсэн. Жинхэнэ гүнчиг алхахыг нь харах дэндүү гоёхон байсан. Хоолны газрын луван хүртэл Микки Маусын чихтэйгээд л Шанхай Дисней бол Азтай хамгийн том доордог. Заавал ирж үзэх ёстой газар юм лээ. Энэ зам та нар маань маама нартаа ирэхийг төлөвлөж байгаа бол Дисней тасалбараа аль болох эртгэн захиалаарай за. Очоод үүднээс наавна гэж хизээж байхгүй бүр олдохчгүй юм байлээ шүү. Шөнийн солиотын ширтэн зогсгол үнэхээр л бүр зөөдний ертөнцөөр аялаад байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа юм чи. 3 дахь өдрийн өглөөний цагаа уучгаад буудалтаа охиныхоо биеийн жилийг гаргаж нэг сайхан тоглоулцгаад Хүжүү хот руу хөдөлсөн. Бүх байрлах буудал 5 оттой ч энд байрлах буудал бол дэндүү онцгой байсан. Буудал дотроо 5 цагаан бар байсан. Байгаль орчин, дэрэгдээ усан парк, амтны хүрээлэн мөсөн парк гэдэл үзэх зүйлс бүр дэндүү их сонгоод л хүснээ үзэж болно. Надад хамгийн таалагдсан усан парк байсан. 4 дахь өдрийн өглөө бүгдээрээ үнэхээр нүд сэтгэл баясган газар л явсан. Хаашаа гэж бодож чинь Дорны Венец гэдгээр алтартаа усан дээрх тосгонд зугаалж амрна гэж боддоо. Гэхдээ ийм үзүүрштэй тутаа гоё хэллэл жинхэнэ утгаараа аялал гэдэг чинь шүү дээ л гэж хэлмээр санагцсан. Энэ эртний тосгон гэх нэртэй буудал нь дотроо буудалтай, завин аялалтай, ресторан, бар хүртэл байдаг гэхээр үнэхээр сонирхолтойгоос 5 дахь өдөр өглөөний цагаа угаад Хятадын цэвэр торгоны үлдээр сонирхон. Энэ өдрийн бүх хоолндоо санаа зовхгүй явж болно. Нэг цаг орчим яваад Ханжуу хотод ирээд эртний 1000 жилийн түүхт будмаар аялан зугаална. Хүсвэл та Сүн улсын хайрын түүхийн шоуг бүр үзэх боломжтой. Ямар байх болоо гэдэл нэг сүртэй зүйл бодоагүй үзсэн чи ёо бүр сэтгэл зүрхийг баясган гихчээр дотроо 5 уур тоглолтын эсгүүдтэй. Хөтөч маань одоо наашаа одоо ийшээ гэдэл бүгдийг үзүүлж амжсан. Дотроо бүр аимшигын агуураа ороод золтоол муужраад унчаагүй. За дараачийн өдрийн мөн 3 хоолндоо дахиад санаа зовхгүй жаалаа штэ. Хятад чинь цайгаараа алдартай штэ. Тэгвэл бүр үйлдвэр дээр нэрч цайны соёл мөн цай авахын ашиг тусыг заавал ирж сонсгоно байна. Ёо гэхдээ дэндүү тансаглалтай сэтгэл амар зүйл хараад тултал мэдрээд явахаар чинь аялал үнэхээр гоё санагдаж байгаа юм чинь. Хөтөлбөртэй аялалд өмнө нь зөндөө авч исэн ч энэ аялалд бол 1000 оноо өгнө. Араас нь шууд Ханжуу хотын алдарт баруун нуурын завин аялал хийсэн. Энд 1 ён дээр харагддаг газар харагддаг юм билээ. Завиндаа бид хоёр байгаль харж явахдаа гинэт нэг санаа олоод юу хийсэн гэж бодно. Хятадын үндэсний хувцсыг нөмсөж үзэх бас нэгэн мөрөөдлөө биелүүлэхээр болсон. Очсон газар бүрт энэ үйлчлэгээ байсан ч амжихгүй явсараад Ханжууд хүслээ биелүүлсэн. 30 минутанд үүс засалт нүүр будалт хийгээд бид хоёрыг ингэж гоё хувиргаж өгсөн гэж боддоо. Миний охин Хятадд хүртэл хөрдөж зургийн дараа сүйд авсан. Хүүхэд ир харахтаа ингэж нүрээ будуулаад хувцлаад явдггүй юм байлээ. За тэгээд л маргааш нь эргээд Шанхай хотын зүг рүү яваад Бурхны сүм зүүн анжийн годамжаар аялна. Хүсэл шөнийн усан хугацаар аялаж Жинан цамхагаас Шанхай хотын шөнийн үзэмжийг толтож сонирхох боломжтой. За маргааш оройдоо бид буцах болохоор буудлаа аажуу 50 хүл илгэж өгөөд явах өдрөө бол жинхэнэ ганц дутуу үлдсэн юу илээ? Шопингийг бол жинхэнэ утгаар нь хийн штэ те. Шанхай номер 1 аутлетэд ирээд бүтэн өдөр чинь хүснээрээ шопинг хийн. Энд байхгүй брэнд гэж байхгүй бүгд байгаа. Гэхдээ хамгийн гол нь маш сайн дандаа хямдралтай байдгаараа онцгой юм байлээ. За тэгээд ил дээрээ лайктаар сэтгэлээ үлдээгээд мөрөөдлийнхаа аялалд гарцгаагаарай. Нэрээ шеэр хийсэн хүн бүртээ бүхэл бүтэн 400,000 төгрөгийн хямдралыг бэлгэлэхээр байгаа штэ. Дараач ирээлээрээ уулзлаа. Бай бай.